За эхний асуулт ерөнхий сайдаас хөтөлбөрийн 4-т тусгагдсан үндэсний сөрөг дэвсгэрлэх чадах ба амар тайван нийгэм хэсэгт тусгагдсан зорилтуудыг бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ дээр зорилгыг хэрэгжүүлэх суурь нөхцөл нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал түүний эрх зүйн орчныг шинжлэх чухал шаардлага байгаа. 14 жилийн өмнө батлагдсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал одоо зайлшгүй шинжлэхдэх шаардлагатай геополитик орчны нөхцөл байдал бүх зүйл өөрчлөгдсөн байгаа. Энэ дээр та засгийн газрын тэргүүний хувьд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд бас яг энэ хөтөлбөртөө тодорхой ямар ажлуудыг хийх бай хөгжлийн зураг ээж бүрэн дээр нь харъя гэсэн. Мэдээж энэ бас аюулгүй байдалтай холбоотой сэдв учраас детальчилж болохгүй байх. Гэхдээ энэ дээр яг ямар зүйл байна вэ? За хоёрдугаарт нь болохоор хууль зүйн сайдаас ер нь бидний энэ авилгын индекс гэдэг ойлголт чинь Transparency International-ийн индексээр жил болгон яваад идэг. Манайх ухралттай яваад байгаа. Тэгээ хөтөлбөрийн төсөлд бол энэ олон нийтийг авилгаас ангид байлгах гэсэн зөвлөл заалт харагдаж байгаа. Авилгын субъект нь олон нийт биш, албан тушаалтан гэдэг. Энэ дээр яг тодорхой жишээлбэл хэмжиж чадвал удирдах чадна гэдэг шиг 2024, 25, 6, 7, 8 он хүртэл авилгын индексийг тэдэн хувиар тэгж бууруулна гэсэн юм детальчилж оруулах боломжтой юу? Арга зам. 3 дугаар асуулт Эрдэнэ өрийн сайдаас дахиад хэмжиж чадвал удирдах чадна гэдэг шиг энэ хоттой холбоотой асуудал дээр төгжрлийн талаар нэлээд тодорхой заалтууд байгаа. Утааны асуудал дээр ер нь маш хийсвэр. Сүүлд тэр тэргуун шадар сайдын үгэн дээрээс бүсчсэн хөгжлийг утаатай холбож байгаа юм байна тэгж ойлголоо. Яг энэ утаа чи өөрөө үндэсний аюулгүй байдлын өвчлөл үндсэн хуулиар эрүүл аюулгүй орчинд амьдрахад занал хийлж байгаа нөхцөл байдал болоод байгаа учраас энэ дээр яг тодорхой тоо чанар тусгасан хэмжих нэгжтэй зүйл оруулж болох уу? За дараагийн асуулт нь болохоор тэргуун шадар сайдаас 3 асуулт байна. Нэгдүгээрт инфляцийг хязгаарлах макро эдийн засгийн доктортой байдлыг хангах талаар хөтөлбөр тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн байна. Гэхдээ энэ хүрэн эдийн засаг буюу уул уурхайгаас хэд хамааралтай эдийн засгийг цаашид яаж энэ жилээс жилд солонгоруулах вэ? Энэ дээр ямар нэгэн ийм наривчлсан заалт байж болох уу? Дараагийн асуулт хөтөлбөрт хөрөнгө оруулалтын тухай хууль болон бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа багц хуулиудыг шинчилж хөрөнгө оруулагчдын эрх зүйг хамгаалах юм ерөнхий зорилтыг дэвшүүлсэн байгаа. Энэ бол сайн л та. Гэхдээ яг саяны сая их хурлын даргын бас дурдаад байгаа юм гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, хувийн бизнесийн хөрөнгө оруулалтыг төлхөө нэмэгдүүлэх чиглэлээр яг юм тодорхой юм зорилтууд байна уу? Юм тунхагийн биш чанартай. Дараагийн асуулт нь хөтөлбөрт банкны салбарын реформыг өргөжлүүлнэ гэсэн байгаа. Бас ерөнхий байгаа. Арилжааны банкуд эрсдэл багтаа хэрэглээний зээлд илүү тулгуурлаад бизнесийн болон ипотекийн зээлээс зайлсхийгээд байдаг, болгоомжлох хандлагатай байдаг. Энэ хандлага амьдрал дээр айгүй иргэдэд төвөг хүндрэл бизнесийн орчныг өсөх боломжийг нь хязгаарлаад байдаг. Энэ дээр засгийн газар хөтөлбөртөө тодорхой юм рационал шийдвэр гаргах боломж байна уу? Дараагийн асуулт нь татварыг ер нь цаашдаа бууруулах юм уу? Яг энэ дээр тодорхой зүйлийг энэ зорилттой оруулчвал бас сайн байна. За дараа нь боловсролын сайдаас товчхон энэ төрийн үйлчлэгээний албан хаагчид багш нарыг улс төрөөс хараат байдлыг багасгахад, халахад яг ямар юм зохицуултыг энэ хөтөлбөрт оруулах гээд байна вэ? Энэ тодорхойгүй байна. Сургалтын байгууллагын орчны болон багш нарын чадварын ялгааг арилгахад чиглэсэн тэр концепцийг хөтөлбөрт оруулмаар байна. За сүүлийн асуулт инх хамгаалсан сайд хүүхдийн мөнгөний хөтөлбөрийг үргэлжлүүлэн гэдэг ерөнхий заасан байгаа. Энийг бас хэмжих нэгжтэй болгомоор байна. Тэгээ хүүхдийн мөнгөөр амьдардаг эцэг эхчүүдийг тэр орлогын их үсрэхээс илүүтэйгээр яг тухайн тэр хүүхдийн мөнгө нь хүүхдийнхээ өсөх, тойрных, босрох, мэдлэг боловсрол авах тэр чадваруудад хүргэхийн тулд ямар зохицуултыг энэ хөтөлбөр дээр их боломжтой вэ? За асууж дуслаа, баярлалаа. За ерөнхий сайд хариулт өгье. Үндэсний нэгдмэл үнэт зүйл бол энэ Монгол улсын иргэдийн бас ирээдүйн иргэдийн ямар үндэстэн байх дээр ямар үнэт зүйл дээр тулгуурлах вэ гэдэг энэ агуулгыг тусгасан ийм хэсэг. За Асын арга 2050-ын эхний бүлэг бол бас энэ байгаа. Бид нар жишээлбэл боловсролын хөтөлбөрөөс ахуулаад зарим нь Япон школтой, зарим нь Орос школтой, зарим нь Англи, Америк школтой, зарим нь Хятад школтой гэдэг дунд сургуулиасаа ахуулаад бид нар үнэт зүйлийн хувьд өөр болчихж байгаа. За хот хөдөөгийн ялгарл байна. За хөрөнгийн бас ялгарл үүсэж байна. Тэгэхээр энэ бүх зүйл маань өөрөө үндэсний нэгдмэл үнэт зүйлд нөлөөлөх хүчин зүйл болчих вэ гэдэг энэ агуулга дээр энэ асуудлыг илүү яаж цогцоор харах уу? Яаж Монгол эх оронч өрсөлдөх чадвартай ирээдүйн иргэнийг бэлтэх вэ гэдэгтэй холбоотой ийм агуулга тусгагдсан гэж ойлгож болно.
За энэ бол одоо соёлтой холбоотой бас юм цогц ойлголт. За үндэсний сүрэн төсвөрлөх чадвах гэдэг хэсэг бол өөрөө энэ геополитикийн нөхцөл байдал дөрвөн улиралтай байгаа далаад гарцгүй нөхцөл байдлын тулд дунд Монгол улс хэрхэн одоо гинтийн давгчгүй хүчин зүйлийг давж гарах вэ гэдэг ийм одоо эрсдлийн төлөвлөгөө гэж одоо ойлгож болно. За энэ агуулгаараа бид нар энэ хөтөлбөрт адаглал бид нар шатхууны савтаа одоо болох талын имийг тусгах хэрэгтэй. Хүнсний агуулга барих хэрэгтэй. За тэрийгээ гэхдээ бид нар заавал төр биш хувийн хвшилтэйгээ хамтраад ингээд шийдээд явчих боломжтой. Эрчим хүч тасарвал яах вэ гэдгээ бид нар тооцох хэрэгтэй. Бензин шатхуунаа дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Ковид шиг хил хаагдчихвал яах вэ гэдгээ тооцох хэрэгтэй. За энэ тохиолдолд бид нар одоо хэрхэн хүнсний хангамж болон бусад асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг асуудал, эмийн хангамжаа бас бид нар шийдвэрлэх хэрэгтэй. Стандартуудаа шийдвэрлэх хэрэгтэй. Нийслэл Улаанбаатар хотын аюулгүй байдал болон онцгой байдалтай холбоотой асуудал. За одоо гар утсанд мэдээлэл ирэхээс ахуулаад онцгой байдалтай холбоотой энэ асуудал дээр бид нар маш нарийн одоо нягт ярилцах, одоо нэг өөрөлдөл онцгой байдлын стратеги бүтнээр нь харах ийм одоо зайлшгүй шаардлага үүсч байна. Нэг өөрөлдөл батлан хамгаалах салбараас одоо салбар болон онцгой байдал, за мэдээлэл солилцох чадвар, за эх оронч үзэл баримтлал болон үндэстэн нэгдмэл байдлаар эх орныхоо одоо тусгаар тогтнолыг сонгож авсан хөгжлийнхөө үнэт зүйл болсон арчсан үнэт зүйлийг сөрөн төсвөрлөж олон улсын геополитикийн давлгаанд аварч үлдэх нэгдмэл үнэт зүйлтэй холбоотой хэсгийг энэ одоо хоёр хэсэгт хоёр хувааж оруулсан байгаа гэж хариулъя. Баярлалаа. За хууль зүйн дотоод хэргийн сайд авилгалын индекс. За авилгатай тэмцэх стратегийн хувьд бол нэлээд шинжил хийгдэнэ. За авилгын багц хуулийн төслийг өргөн барина. За тэгвэл энэ Transparency International гаргадаг авилгын төсөөлийн индексийн талаар төрөнд нь энэ 5 иш ажиллагааны хүрээнд нэлээд олон ажил хийж хэрэгжүүлсэн юм байна лээ. За эндээс үзэхээр бол энэ авилгын индекс гэдэг бол зөвхөн хууль зүйн салбараас хамаардаггүй. Хууль зүйн салбарын дотоод хэргийн байгууллагуудаас хамаардаггүй ийм зүйл. Энд бол аж ахуй нэгжийн үйл ажиллагааны ил тод байдал. За босод их олон эрх зүйн зохицуулалт хамаардаг. Нэн ялангуяа өнөөдөр тэр 2700 журмаар зохицуулаад байгаа энэ харилцаа өөрөө хуулийн зохицуулалтын хүс авилга нөлөөлдөг юм байлээ. Тэгээд тогтоолын 2 дугаар хавсралтаар энэ индексийг үзүүлэлт болгоод оруулсан байгаа. За тэргүүн шийдвэр сайд Гантөмөр гишүүн хариулъя. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр бид нар бол хүрэн эдийн засаг дээр явж байгаа бол үнэ. Уул уурхайн эдийн засгийн орн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ байгаа байдлаа сайн хүлээн зөвшөөрөх юм бол сайн зүйл рүү очиход одоо таны хэлдгээр хэмжиж чадвал удирдах чадна гэдэг шиг нөхцөл байдлыг удирдах боломж бол биднэрт гарна. Тэгэхээр бид нар хэрхэн уул уурхайн эдийн засгийг давуу тал болгох вэ гэдэг ийм бодлогыг л үйл ажиллагаанд анхаарах гэж байна. Боловсруулах үйлдвэрийнхаа хүчин чадлыг өндөр технологи ашиглаад яг энэ уул уурхайн салбараа дагсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хийж чадах юм бол манай эдийн засаг бол жинхэнэ утгаараа одоо барьцтай ийм эдийн засаг болно. Нөгөө талдаа ер нь технологи шингэсэн эдийн засгийг бий болгох гэдэг ийм зорилтыг яг эдийн засгийн дэлгэцийн бодлого дээр бид нар зарлж байгаа. Нэмж хариулах уу? За нэмэлт 1 минут. Надаас бас 4 асуулт асуусан бол би арай удаа яриад байх шиг байна уучлаарай. Ингээд энэ нэмэгдүүлэх одоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор бол бид нар энэ пассив технологи одоо яг дулааны алдагдaltaгүй сууц, дулааны алдагдaltaгүй барилга байшин гэдэг технологиг бид нар одоо 1-р зэрэглэлийн технологи болгож дэмжиж явна гэсэн ийм зорилтыг дэвшүүлж байгаа шүү гişүнэ. Банкны салбарт бол шийдэл гарганаа. Бид нар олон жил ярьсан одоо олон улсын дэлхийн хэмжээний банкыг Монголд одоо үйл ажиллагаа явуулах тэр боломж олцоог бий болгож заавал хийх хэрэгтэй. Татварын реформ бол хийгднэ. Тэгтээ хугацаа гарнаа. Өнөөдөр яг ийм тийм гэж амлахад бол эрт байгаа. Энд дээр бид нар бодлогын судалгаа хийнэ. Бүсчилсэн хөгжлийнхөө стратегийг их тодорхой
бүс бүсдэр гаргана. Ингээд нэгдсэн. За боловсролын сайд Наранбаяр сайд хариулъя. За баярлалаа. Тэгэхээр боловсролын байгууллагыг улс төрөөс ангид байх асуудлыг хуульчлаад за боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэрэгжлийн шаардлагатай шалгуураа хангадаг ийм хуулийн ийм эрх зүйн орчин бүрдсэн. За өмнө нь бол улсын их хурл болоод орон нутгийн сонгуул болгоноор сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгчдийг хүртэл улс төрийн нөлөөллөөр сольдог. За аймаг сумдын засаг дарга нар нь одоо сонгуульд оролцсон хүмүүсийг шууд томилдог байсан явдлыг шинэ боловсролын ерөнхий хуулиараа хязгаарлаж өгсөн байгаа. Их сургуулийн одоо ректоруудыг хүртэл удирдах зөвлөлийн дарга нь томилдог. Тэрнээс ч одоо ийм төрийн байгууллагын зүгээс улс төрийн нөлөөллөөр оролцох боломжгүй болгож ингэж хаасан байгаа. Цаашдаа ч энэ бодлогыг хэрэгжүүлж энэ хуулийн заалтуудыг амьдрал дээр ягштал биелүүлэх нь чухал байгаа. Баярлалаа. За Эрдэнэ өрийн сайд 20 минутад үндсэн орон дарга. За Эрдэнэ улс гишүүний асуултанд хариулъя. Утааны асуудлаар тодорхой заалт оруулаагүй байна гэж хамгийн их одоо тодорхой заалт оруулсан ийм төлөвлөгөө болсон. Яг утаа гэдээ бид нар одоо хэдэн их найдаар нь үрсэн гэр дулаалж үзлээ, нүүрсээ сайжруулж үзлээ. Тэгээд эцсийн дүндээ бол бид нар юун дээр бүгдээрээ санал нэгдэж байгаа ихлээр яндан байхгүй болохгүй бол утаа бол байхгүй болохгүй юм байна гэдэг дээр бол санал нэгдэж байгаа хаа гэж бодчих. Тэгээд энэ удаагийн энэ засгийн газрын мөрөө төлбөр дээр энэ хоттой холбоотой хэсгээр хамгийн их инженерийн дэд үтцийг байгуулъя гэсэн ийм өгнөтэй заалтууд орсон байгаа. Тэгээ ялангуяа 1-1-3 дээр бол бүр яг тоогоор зааж гэр ороллын дахин төлөлт орон сууц шүүлт дээр 20 мянган айлыг бол орон сууцтай болгоё. Тэр дэд үтцийг хангаж өгөө гэж ингэж заасан байна. Тэгэхээр энэ бол өөрөө цэвэр одоо утааг байхгүй болохын төлөө хийж байгаа бас